Дэлхийд гайхагдах Монгол авьяасыг дэмжигч Хас банк төлөвлөж байна. Хайрын эзэмшиж болоод ирэх. Юу юм Архаа аймаг Эрдэнэ татаас ирсэн. Ахтай хоёроо. Энэ залуучууд энэ баян хөгжим гэдэг одоо өгөө боллоо. Контрол тавд өгөө боллоо. Даама орон сайхч дотроос болоо. Тэгээд өнөөдөр орон сайхч юм баян тавдаад, контр тавдаад ингээд уулын нийтийг одоо залуу үедээ сурчилж явахад энэ арыг хийдэг гарсан. Таалагдахгүй тий. Нэг дууралаа. За амжилтсаа. Хаваа шүндэр үзсэн. Хаваа шүндэр. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За танилцсан нэр хэлээч. Нямжуу Архаа аймаг Эрдэнэ тат. Нямсрын Архаа аймгийн Эрдэнэ тат. Одоо ямар үзүүлбэр үзүүлэх чинь та хоёр? Агчин ардын дуу өглөө шаазгаа. Өглөө шаазгаа гэдгийг дуулж хөгжимдөж үзүүлэх юм. Миний хувьд бол авьяаслаг монголчууд тайз бол маш бахархмаар зүйл. Та хоёрын хувьд ч бас надтай адилхан байх гэж бодож байна. Одоо та хоёрт 2 минут байна. Үнэхээр бид нарыг бахархуулж бас авьяасаа гаргаж өгөөч гэж хүсэх байна. Бэлэн үү? Бэлэн. За. Шатраган дээр суугаад жигэр гин амраг бяцхан тэр май арсин бүгэлээ шатраа үрдээ суугаад жигэр гин үеийн бяцхан тэр май нарис гин Аргагүй хөгжимчтэй юм байна. Яг сүүлийн энэ дээр бол түм гэдээ олсож байна. Ой мэдрэмжтэй дуусгалаа тий. Яг тэрийг хүлээжсэн. Хамгийн сүүлд яаж дууссан? Тэгээд та энэ дууг хөгжмийн зохиол Зэрэг гэж хүн зохиолсон. Алаг шаазгаа гэдэг дуу шүү дээ. Тий. Ардын дуу болтлоо ингэж. Тий, манай ховдын бишэлдэг дуу байхгүй. Тэгээд нутгийн дуу болгоод авчихсан байт. За. За сайхан байлаа. Одоо шүүгчдийнхаа сэтгэлийн сонсъё. Дэгэ. Баярлаа. Яг нэг баянаа нэг сайхан ургацаач. Та нэг ингэ жоохон ягаад тахш. Бас гэрш юу дутаад. Тий. Сайн нэг тэр арталт чинь зүгээр хангинаад байсан шүү дээ. Одоо нэг юм жоо хямгадаад байгаа шиг байна шүү дээ. Одоо энэ надтай цацсан өгч юм байна. Хий алдаад сунжинх нь юм бол хоордож байгаа. Тий, одоо баян гэдэг үг юм олдгоо байцсан. Олдгоо юм ч та. Тэгвэл баахан скотчтой л байгаа юм байна. Тийм байгаа. Орчин үед ерөөсөө баяныг үлрэхэ болчих юм уу? Болсон шүү дээ. Байхгүй юу? За улаан номонд орчод байгаа шүү дээ. Ер нь хэр хүнд үү? Баян гэдэг үг. Хэр хүнд вэ хаа? Хүнд үү те? Нилээ хүнд үү? Гаагаа юу? Надад ахын тэр хамгийн сүүлийн тэр бөм гэдэг бол үнэхээр гоё байлаа. Хоёр ах бол тайзан дээр гоё харагдчихна. Хөгжмөө харцсан тий. Миний хувьд бол цог золбоо жоохон дутсан болов гэж харлаа. Шинэ гоё хөгжилтэй тий царай мараа ингэ тэгсэн бол гоё сонирхолтой байсан байх гэж бодож байна. Таяр маань гараад ирсэн чинь Америкт 1920-ад онд очсон юм шиг гайхамшигтай сэтгэл төрүүллээ. Баярлалаа. Тийм гоё мэдрэмжийг бас хүн болгоо өгөөд байхгүй. Баярлалаа. Та хоёр яах гэж юуны төлөө энэ тайзан дээр одоо яг ингэ зогсож байгаа вэ? Ард түмэндээ ер нь тэгээд залуучуудаа ийм баян хөгжим ингэж урдын контрабас гэж одоо 40-50 жилийн өмнө Баян хонгор аймгаас нэг 2 хүн төрж гарч ирснийг манай хүүхдүүд бараг мэдэхгүй үстэй.
тэрнээс хойш одоо 40 50 жилийн дараа хоёр өвгөн гарч ирлээ. Ер нь баян хөгжим гэж ийм хөгжим байдгийн, контрбас хөгжим гэж ийм байдгийг одоо манай гавьяатад өөрөө нэртэй баск таржун. Би бас айжлаа буруу дурчдаг байх. Үнэ хэлхий. Ингэж ард түмэнд залуучууд хойч үедээ ер нь сургууль явах гэж нэг ийм хөгжим хоёлаа ирнэ гэж үзье. Гэж зарж ирсэн. Тэгээд Эрдэнэ татар заригдаад гараад явсан юм да. Зэрэгшин сайхан. За одоо дөнгөө сонсъё гэж бодож байна. За саналаа хэлнэ. Rocket Bee. За ямар ч зорж ирж бид нарт энэ хөгжмөө танилцуулаа. Одоогийн залуучуудад энэ сайхан зүйлүүдийг харуулсанд баярлалаа. Гэтэ дүүгийнх нь бол сэтгэлд хараахан хүрсэнгүй. Тийм учраас тэнцсэнгүй. Миний хувьд л. За Дэги. Миний хувьд бол тэнцсэнгүй. За манай шүүгч Чимгээ. Та хоёр маань 2 3хан хормын дотор ч гэсэн манай дээгээд жаргал одоо мэдрүүлсэн байна. Манай үзэгчдэд бас сэтгэлийн цэнгэл идлүүллээ. Харамсалтай нь та хоёрын маань авиас бол дэлхийд гайхагдах Монгол авиас арай л биш болов уу? Уучлаарай. Тэнцсэнгүй. За миний хувьд бол та хоёр баян хөгжим болон контрбасыг хүмүүст мэдүүлье гэж ирсэн хамгийн сайхан байлаа. Гэвч бид нар энэ авиастан хайж байгаа. Тийм учраас та хоёр тэнцсэнгүй. Баярлалаа. Та энд байсан шигээ тоглох байхгүй юу? Тийч хэлж байгаа биз дээ. Тэ энд байсан түрүүний та хоёр энд гоё. Тийм байхгүй. Баян ягаад тийм гоё артстай хангинаадсан юм бэ? Түрүү сонсог манай баяртай аягүй сонирхолтой. Насаараа хуулийн байгууллагт ажилласан уран сайханч хоёр ах маань бас л бүдэрлээ. Шүүгчд үзэгчдийг маань сэргээсэн үзүүлбэрл хэрэгтэй байна да.